Сайн байцгаана уу, мэргэжлийн багш нарын оруулсан үнэлгээ 2-ыг сургалтын менежер хэрхэн хянаж баталж цуцлах заавар өгсөн бичлэгийг хургуулж байна. Сургалтын менежер үнэлгээ хяналт цэсний үнэлгээ 2 хяналт ангиар хянах цэсэн дээр дарахад та эндээс 1 болон 2 дугаар хагас жилийн дүн үнэлгээг баталж цуцлах боломжтой бөгөөд одоо бол жилийн учраас 2 дугаар хагас жил дээрээ тохируулаад хөтөлбөрийн төвшнгөө сонгоод үнэлгээ баталж цуцлах байгаа анги бүлгээ эхлээд сонгон заавал харах төвчлөөр дарснаар тухайн анги бүлэг болон тухайн анги бүлгийн суралцагчдын тоо, мөн цуслагдсан, бүртгэгдсэн, батлагдсан үнэлгээний тоо үзүүлэлт хувийг хянах боломжтой. Тухайн анги бүлэг хэсэг дээр дарахад энэ анги дээр хичээлийн тохиргоо хийгдсэн хичээлүүд дараах байдлаар чагсаж харагдах бөгөөд бүртгэгдсэн баганд тухайн мэргэжлийн багш нарын систем дээрээ оруулаад зөвхөн хадгалсан дүн үнэлгээ бүртгэгдсэн төлөвт харагдах бөгөөд та бүртгэгдсэн төлөвтэй дүн үнэлгээг баталж цуцлах боломжгүй, үйлдэл хийх боломжгүй гэдгийг анхаараарай. Заавал хянагдаж байгаа төлөвт орсны дараа та тухайн дүн үнэлгээг баталж цуцлах боломжтой. Тэгэхээр сургалтын менежер лөө мэргэжлийн багш нар заавал дүн үнэлгээг илгээсний дараа хянагдаж байгаа төлөвт орж ирдэг гэдгийг анхаараарай. Шинжилтээр бол нийт хичээлээр нь буюу дэс дугаарын ард харагдаж байгаа чеклэг цонхон дээр дарахад нийт хичээлээр нь дүн үнэлгээг баталж мөн цуцлах боломжтой болон эсвэл дотроос нь орж суралцагчдын дүн үнэлгээг хянсны дараа та баталж цуцлах үйлдэл хийнэ гэвэл тухайн хичээлийн урд харагдаж байгаа ногоон тэмдэглэгэн дээр дарахад баталгаар харах гэж харагдаж байгаа тухайн суралцагчийн дүн үнэлгээ болон анги бүлэг нь ингээд төлбүүд нь харагдана. Үүнээс та суралцагч бүрээр нь ерөнхийдөө батлах боломжтой. Эсвэл нийт суралцагчаар нь буюу бүх бичлэгийг сонгох гэсэн чекийг чеклэхэд нийт суралцагчаар нь тухайн дүн үнэлгээг батлах боломжтой. Харин суралцагч бүрээр цуцлахыг хүсвэл та тухайн хичээлийн урд харагдаж байгаа улаан өнгөтэй X төвчлөр дээр дарахад мөн нэг сурагчаар нь цуцлах боломжтой. Эсвэл нийт бүх суралцагчаар нь дүн үнэлгээгээ цуцлах боломжтой гэдгийг анхаараарай. Цуцлах үйлдэлийн хувьд бол та хянагдаж байгаа болон баталсан төлөвт байгаа дүн үнэлгээг шууд автоматар цуцалж болно. Эндээс харахад сургалтын менежер үнэлгээ 2-ыг баталсны дараа анги удирдсан багш дээр жилийн эцсийн дүн үнэлгээ болж очиж байгаа. Тэгээд анги удирдсан багш маань жилийн эцсийн дүн үнэлгээг ерөнхийдөө ХСИС рүү илгээж байгаа. Нэгэнд анги удирдсан багш жилийн эцсийн дүн үнэлгээг ХСИС рүү илгээсэн тохиолдолд тухайн дүн үнэлгээг цуцлах боломжгүй гэдгийг анхаараарай. Ингээд энэчнээс гараад ерөнхийдөө цуцлах үйлдэл хийхэд дараах мэдээлэл заана. ХСИС рүү илгээгдсэн үнэлгээг цуцлах боломжгүй. Тийм учраас дүн үнэлгээг засварлаж байгаа бол аль болох ХСИС рүү илгээхээсээ өмнө дүн үнэлгээг засварлуулахыг анхаараарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.